Донтуулагч тун зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн хуурамч архинуудыг Монгол орон даяар түгээж монголчуудыг хордуулж хохироож буй хууль бус зам мөрийг илчилж сурвалжлаа. Сэлэнг аймгийн Алтанболог чөлөөт бүсэд татврын лацгүй гарал үүсэл нь тодорхойгүй арх иргэдийн гар дээр хараа хяналтгүй чөлөөтэй зарагдаж хуурамч согтруулах хундаанаас үүдэлтэй хордлого эрсдэл нэмэгцээр байгаа юм. Манай сайтын сурвалжлах баг Сэлэнг аймгийн Алтанболог сумаас мэдээ сурвалжлагаа бэлтгэн мэдээлэл цуглуулan ажилласнаар гараж зөндөртэй хямд үнэтэй арх нийслэл Улаанбаатар хот руу болон бусад аймагуд руу тээвэрлэгдэн хүргэгдэж байгааг инхүү сурвалжлаа. Нийслэлд ирсэн хуурамч архинууд ихэвчлэн шөнийн цагаар дуудлагаар хүргэгддэг шагийн арх болж иргэдийг шууд хордуулж хохироож буйд хинж хяналт тавьж хариуцлага ярихгүй байсаарлага юм. Ой, бичгээ зарах юм уу? Авъя. Энэ аав гэж юм. 6 ч үйтэн бичиг байгаа. Арай хэлсэн байх юм шиг. Пилат чи төлөв даахын юм байна. Тэгээд энэ үрдэл явчаад Хоёрхан ширхгийг аавна гэхийг онцгой маа. Яадгийнхаа их хэмжээгээр авчвал хугаацд юм уу? Их хэмжээгээр олдох уу? Хэд гэж юм? 25 л гэж юм. За наатанаас нэг За энэ Финландаас улсын зээдрийн бэлэн 40 мянгаар хүнд байгаа. Хаана? За. Гэхдээ байгаа хэмжээ хэрэг байгаа. Тэгэд мөнгө бол хамаагүй шүү дээ. Би хийгээд авчих шээ хаа. Харин цаашлаа яагаа баасууд байгаа гэж байна. Хаана вэ? Авъя л та. 87 16 яг аав gibi нөгөө юм Таныг байгаа. чи яг таг аавна гэвэл би яахгүй. Нөгөө нэг архины хоёр залуу байна хаа. За. Татваргүй хэрэг замдаа цагдаа магдаа зогсоогоод шалгууд хураачих юм шүү. Асуудалгүй юу? Бол мөнгө. Юу яа заяа. Хамаагүй би тэгвэл та нар хаагаад бол би маргааш оруулаад ирээд үгүй заяа. Хот руу юу? Хей. Та хэд их дайврын үн? Гэхдээ тэгэл 60 жил архич 120 мөнгө болдог хгүй. 60 жил арх маань нэг нь хэдээр удаж байгаа лээ? 40 мөнгөстэй. 40 мянга. За 40-оор 60-аас илүү гарах уу? Нэг нь л танаар авчруулах байгаа бол Чи хэдийг авах вэ? Тэрийгээ л хэл надаа. надад одоо бол байгаа нь 5 сая төгрөг байна. Бүгд нь авах юм уу? Харин бүгдэнд нь авбал гаргаж ирч чадах Болно, асуудалгүй. асуудалгүй юу? Асуудалгүй. Чи ямар ч асуудал байхгүй заяа. Ааха. Тэгээд нөө нэг татварын лац байхгүй шүү дээ энэ чи. Байхгүй. Хамаагүй би тэрийг зохицуулаад оруулаад өгнө хот руу. Ааха. Би тэрийг хийгээд өгнө шүү дээ. Ааха. Тэгээд хотод ороод ирснийхэн дараа бол дүүн зарах яах ихээ өөрөө зохицуулчихна л да. Өөртөө зохицуулна ш та нар. Хэрвээ аавна гэвэл хамаа алга. 5 сая төгрөндөө аав гэвэл би одоо 5 сая төгрөг чи бэлдүүлчих. Ааха. Та маргааш ачаад наашаа гарчихад болно те? Тийм би маргааш гарна. Ааха. Би тэгвэл ахаа юу яа чи өнөөдөртөө хот буцлаа би танд өглөө яг нүүн тэндээс ачаад бэлэн боцлоо гэхдээ дүүн 5 сая төгрөг шилжүүлчих болж гинөө. За тэг. Ямар хүнээс авч байгаагаа мэдэхгүй байх зүгээр үү? Тэр асуудалгүй. Ааха. Та нарт ямар ч асуудал гарахгүй. За нөгөө хүмүүс маань бол тэр Алтанбологт байдаг гэдэг байгаа шүү дээ. Тэ Алтанбологт угаасаа би хоош явдээ. Одоо би энэ 5 сая төгрөгөндөө арх авчлаа шүү дээ. Тэ. Энийг авчид зарлчингуудаа дахиад авъя гэвэл танаас авах уу? Болно. Танаар л ярих уу те? Болно. Асуудалгүй.